Мэргэжлээ яаж зөв сонгох вэ? Ганбаатархаа мэргэжил яаж зөв сонгох юм бэ гэж их олон асуудаг. Мэргэжлээ сонгохын тулд та нарт би нэг л зүйлийг хэлье. Мэргэжлээ зөв сонгохын тулд зүрх-сэтгэлийн даг чи жухан юуг чадмаар байна, юуг мэдмээр байна, юунд оролцмоор байна. Чиний амьдралын ирээдүйн жухам юу руу явах гээд байна гэдгээ маш сайн бодож өөртөө тунгаасны дараа мэргэжлийн зөв сонгоорой. Ах нь мэргэжлээ буруу сонгосноос болж 6 дээд сургууль сэгэлсэн шүү. Харамсалтай. Гэхдээ ах нь энэ өнгөрүүлсэн энэ замналуудаа ерөөсө харамсдаггүй. Яагаад гэвэл 6 дээд сургууль сэгэлсэн ч гэсэн би хамгийн сүүлд нь өөрийгөө олсон. Өөрийгөө таних урлаг шүү дээ. Өөрийгөө олоод байгаа. Яагаад вэ гэвэл 10 дугаар анги төгсөнгүүтээ хүүхдүүд конкурсанд ордог. Тэгээд дараад нь өөрийнхөө дуртай юм руу конкурсдаг байх л да. Эхлээд дуртай юм руугаа конкурсддаг. Дараад нь нөгөө конкурсанд унцхлаар зэрэг ямар ч хамаагүй сургууль аваад тэрэндээ сурдаг. 4 жил партны ард битгий унтаасаа гэж би та нараас хүсэж байна. Яагаад вэ гэвэл миний олон найзууд би ч гэсэндээ өөрөө ямар ч байсан миний амьдралын 1-2 жил нь партны ард зүгээр унтсан. Тэгээд аав ээжийнхаа нэр хүндийг хамгаалахын тулд ямар ч хамаагүй юмд орно гэж боддог. Гэр бүлийн нэр хүнд таны амьдралаар чинь тэгж үнэлэгдэн гэж юу? Аав чинь ээж чинь хүү маань яах вэ? Энэ жил чадаагүй гачгаар хийж байгаа шүү дээ. Хамаагүй тэгж хэлвэл хамгийн гол нь зүрх сэтгэлээ дагаарай. Тэгээд өөрийнхөө дуртай хуваарийг авахын тулд та нар 1 жил 2 жил хамаагүй өнжөөрэй. Ганцхан өөрийнхөө дуртай хуваарийг аваарай. Өөрийнхөө дуртай хуваарийг авахын тулд ингээл нэг удаа эмнэлэг твтэл байж исэн. Нэх гой дүүхэлдсэн ихчил ингээд нэг цагаан халааттай эмч ихчил ороод ирээд гараа явсан. Хөөх. Эмч болмоор юм ба шүү дээ. Бас ингэж битгий мэрэгжил сонгоорой. Мэрэгжил сонгохын тулд би юунд сайн байна? Би юунд миний зүрх сэтгэл яваад байна? Хоббигаа хөгжүүлээрэй. Өнөөдрөөс эхлээд хобби. Тэр чөлөө цагаа өнгөрүүлж байгаа тэр цаг дээр бас их цаг анхаараарай. Шалгалтнаас шалгалтны хооронд хамаг цаг өнгөрөөд яваад байгаа бол хайрын цаг. Хоббигаа хөгжүүл. Дэлхийн нэртэй эрдэмтэд, дэлхийн нэртэй бизнесмэнүүд 16-аас 18 наснда амьдралынхаа хойшид юу хийх вэ гэдг нь тодорхой болсон байсан шүү. Эзэн бог Чингис хаан маань бүр 9 наснаасаа эхлээд би Монгол гүрнээ байгуулна. Би Монгол улсыг байгуулж дэлхийг эзэнсэн төр улсаа байгуулна гэсэн тэр мөрөөдөлтөд хөтлөгдөж тэрэндээ хоббиндоо захирагдаж явж ирсэн. Наполеон бүр жоохон хүүхэд байхасаа эхлээл төмөр цэргүүдээр Европын хөндлөн гулд байлдан дагуулж байгаа тийм цэрэг болж тоглож, жанжин болж тоглож ирсэн. Жюле Иглес Монголоос харъя, Данзан Арабжаагүй, Тангадын гарсангүй, тэр Баабургойч байна уу? Бүгдөө л асар сайн нийтлэлж ард түмэндээ би хүндлэгдсэн тийм сайн эрдэмтэн болох юмсан гэж хүсэжсэн байх. Энэ бүх зүйлүүдийг цөмөөрөө одооноос эхлээд өөртөө тусгаж мөрөөдөлтөд үнэнч байна. Мөрөөдлөө маш сайн чагна. Нөгөө нэг өөртөө амьдрдаг амьдрал дээр л амьдрна гэсэн санаа шүү дээ. Ингээд өөрийнхөө дотоод сэтгэлийг чагнаал ингээд байгаад байх тусам та нарын би юу чадах вэ? Юунд сайн бэ гэдэг чинь гарч ирнэ. Ах нь мөрөөдөлдөө үнэнч байсны ач гавья шагнал буйнаар би өнөөдөр та бүхний өмнө ярьж байгаа гэж бодож байна. Яагаад тэгж хэлж байгааг бол би 7 дугаар ангид байхад манай сургууль дээр Баян-Хонгор аймгийн 10 жилийн сургууль дээр нэг тийм бор project-тай нэг тийм зузаан дуу бор ах. Одоо хэн бэ? Нэр нь би мэдэхгүй байна. Юуны тухай ярьж байсныг ч би мэдэхгүй байна. Мартцсан. Зүгээр л тэр ах ингээд эндрийнхээ хажууд ингэж ярьдаг ах байсан. Би хаяа нэг ингэж яриад над зохихгүй юм шиг байна. Тэгээд би чадахгүй юм байлаа. Зүгээр л миний мөрөөдөл тэр ах. Дандаа ингэж ярьдаг ах байсан. Тэгээд тэр ах ингээд 7 дугаар ангид маань ярьсан. Би ерөөсөө надад их урам зориг хайрлсан. Их гоё. Ямар гоё ирч хүчтэй гоё юм ярьсан. Өнөөдрийн хүртэл би тэр ах шиг олон залуу хүүхэд найз нөхдөдөө Монгол ахын дүүнартай урам хайрлах юмсан гэдэг тэр л 7 дугаар ангидаа миний мөрөөдөл болж төлөвшсөн. Тэгээд тэр 10 дугаар анги төгсөж байхдаа би тэр мөрөөдлөө сонсоогүй байж болно. Юун ч хамаагүй сургуульд орсон. Зүгээр тэр үед би энэ мөрөөдөлтөд яагаад үнэнч байсан тухайга би та нарт нэг жишээ хэлье. 9 дугаар ангид орсон манай ангийн багш Ганбаатара чи нийт 9-10-нд компьютерийн тухай нэг гоё лекц уншаарай хөө гэсэн.
Миний мөрөөдөл олон хүний өмнө гарч хайрлуулах, тэр олон хүнийг хайрлах гэдэг миний мөрөөдөл байсан. Тэгээд гараад би аав дээр очиос аав би их гоё лекц бэлдэн гэсэн. Яагаад энийг надад өгсөн бэ гэвэл миний аав компьютерийн инженер байсан учраас надад энийг даалгасан. Ганбаатар лектор болохыг мөрөөдж байгаа гэж багш маань мэдээгүй байх л да. Тэгээд надад даалгавар өгсөн аавдаа би хэлсэн. Аав их гоё бэлдсэн. Компьютер гэдэг бол хоёр давхар байшин шиг ийм том байсан. Үхэр тэрэгний хурдаар ийм удаан хөгжиж байсан. Өнөөдөр компьютер энэ ширээн дээр байгаа шиг ийм жижигхэн болцсон байна гэсэн тухайн үед нэг ийм том юм байсан. Терминатор гэдэг ийм жижигхэн сайхан компьютер болсон байна. Пуужингийн хурдаар өнөөдөр ингэж хөгжиж байна гэж тэгж бичиж байсан аав маань. Тэгэл тэр чинь нэг Унграас тийм компьютер ирдэг байсан. 80-аад оны дундуур шүү дээ. Тэгэл би тэрийг ингээл бэлдээл гэртээ ингээл үхэр тэрэгний хурдаар удаан хөгжиж байсан компьютер өнөөдөр гэж байгаа л хэвээр аюугаа яриад ингээл байсан. Тэгэл заалны өмнө ингээл гарах гээд гисэн чинь багшаа би энэ удаа болид өгөх гэсэн. Юу ярьж байгаа би захирал багш эднэрт бүгдэнд нь хэлсэн одоо болохгүй шүү дээ. Миний хайртай багш, ойдов багш маань тэгж хэлсэн. Багшаа гэсэн чинь гарч ий. Тэгэл ингээл хүүхдүүдийн өмнө ингээл гараад ирсэн чинь манай 10 жилийн заалн дотор битүү хүүхэд. Нөгөө хүүхдүүд нь ингээд зүгээр зогсчихж бас болно шүү дээ. Тэгсэн чинь зүгээр ингээд инээхэд бэлдээд ингээд зогсчихсэн. Нэг үг хэлэхдээ хаа гэж инээхэд бэлэн зүгээр. Би өөдөөс нь гарч ирээл нөгөө цаасаа ингээл харах гал ингэсэн чинь гар ингээд ямар ч хяналтгүй ингээд яа. Тэгээд гараа жоохон ардаа ингээд нуучаад өвдгөл ингээд зур жичрээстэй шүү дээ. Манай найзууд ярьж ирсэн. Цовкисэн цагаан ямал гарч ирсэн гэсэн. Хамаг цус мус хаашаач орсон юм бүү мэ. Тэгсэн чинь хэлэх болоод нөгөө хүүхдүүд чинь бас хөшсөн биз дээ. Ингээ удаан ингээ байгаад байна. Миний хамгийн анхны өгүүлбэрийг би та нарт хэлье. Компьютер бол үхэртрэг юм аа гэсэн. Заал бол та нараас аимшигтайгаар инээсэн. Бүр нурах гэж байгаа юм шиг инээсэн. Тэгээ би 2-3 ээрснэ үгүй компьютер бол пууж юм аа гэсэн. Манайхан тэгсэн чинь сүулдээ боор өрөвдсөн инээхэ болцсон зүгээр ингээд. Өрөвдсөн намайг. Хүүхдүүд өрөвдөн гэхлээр ямар ойлог байх вэ? Тэгээ би ингээ багш руугаа арсан чинь багш маань миний хамгийн анхны мөрөөдөлтөд үнэнч байсны шагнал маань ийм аимшигтай гутамшигтай байдалд орж ирсэн. Тэгэхээр та бүхэн дүүнер маань мөрөөдөлтөд үнэнч байгаараа тэрэнд учирж байгаа зовлон бэрхшээл болгон та нарын амжилтанд хүрэх таяг тулгуур гэж ойлгоорой.